Тийм тэгэхээр Батхуу даргаас би нэг юм тодруулах гэдэг нь өнгөрсөн жил яг энэ гүйцэтгэл ярьж байхад ялгаа байхгүй гүйцэтгэл болоогүй хүмүүсийг яах юм бэ гэдэг асуудлыг их хурлаар маш их хэмжээгээр ярьсан да. Тэгээд одоо ажил хийхгүй байгаа хүмүүсийг арга хэмжээ авдаг болноо л гэж би яг энэ сандал дээрээс л баахан хамгаалж л гарсан. Тэгээд огцорцсон. Гэхдээ та нар ядаж за ингээд төлөвлөгөөний тайлан гарнаа. Тайлан дээр муу дүн авна. Ажил хийгээгүй хүмүүс гарах юм бол ийм шийтгэлтэй болёо гэд юм хийж болдгүй юм. Одоо эн чинь тэрнээс хоошоо өшнөө сар болцсон ба шүү дээ. Тэгээ юу ч хийхгүй шүү дээ. Одоо энэ авилгын индекс унаад байгаа асуудлыг би хуулийн төрийн нарийн бичгийн даргаас энэ авилгын индексээ айтаахан болгох ямар бодлого байгаа юм бэ? Нэг хоёр юм хэлээд өгөөч. За Батхуу хариулъя. Тэгээд болно доо. За Гант-Төмөр гишүүний асуулт нэмэлтээр хариулт өгье. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээ хийх журмын 4.2-6 дээр яг энэ асуудлыг зохицуулж өгсөн байгаа. Бодлогын баримт бичгийг үр дүнгүй хэрэгжүүлсэн үнэлгээний тайлангаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцох мэдгдэл албан шаардлагыг дээд чатны байгууллага албан тушаалтанд хөргүүлж хэрэгжилт хяналт тавих эрхийг тэргүүн шаардлагын сайд бөгөөд эднээс хөгжлийн сайдад өгсөн байгаа. Тэгэхээр энэний дагуу цаашдаа арга хэмжээ авах боломжтой. 2025 онд батлагдсан журам байна.